Таньд өнөөдөр та хоёр дэлгэцнийхаа зургийг хэрхэн өөрөөр тохируулах вэ гэдгийг зааж өгч байна. Тэгэхээр маусныхаа баруун талыг дараад display setting гэдгийг дарчие. За энэ identify гэдгийг дарах юм бол нэгдүгээр дэлгэц, хоёрдугаар дэлгэц цаана гэдэг нь гарч байна. Даад хэрхэн хоёрдугаар дэлгэц заах нь энэ нэгдүгээр дэлгэц заах нь. За үүнийг хаачи. Маусныхаа баруун талыг дараад personalize өнгөөр тохиулагдсан байгаа бол та picture гэдгийг сонгороо. За түүний дараа энд байгаа fill гэж юу сонгох болно. Хүссэн зураг татахын тулд browse гэдгийг дараад та өөрийнхөө дуртай зураг сонгож оруулна. За энийг сонгочих. Оруулчих. За оруулах юм бол хоёр дэлгэц хоёулаа зэрэг өөрчлөгдөх болно. За энэ хамаагүй дахиад өөр зураг сонгочих. За сонгож ичлээ. За та харах юм бол аль аль нь зэрэг өөрчлөгдөд байна. Одоо эндээс маусныхаа баруун талыг дараад set for monitor 2 гэж хийчих. Тийм зөвхөн monitor 2 өөрчлөгдсөн байна. За энийг set for monitor болгочих. Эндээс та хоёр дэлгэцээ өөр